Тэгэхээр зах зээлийн эдийн засагт одоо горим шилжүүлэхэд 2002 онд л одоо эрчим хүчний тухай хууль гараад зохицуулах газар байгуулагдаад ингээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрийн өмчийн орооноос л ингээд дараагаас л би нэг юм асуумаар байна л да. Энэ улсын их хурлаар тогтоол гаргаад улсын их хурлын тогтоол хэрэгжилт ерөөсөө алга болох юм. Эргээд одоо хариу байхгүй байх юм. Түгээх сүлжээнүүдийг одоо хөвчлөн концессийн гэрээгээр л 3 дугаар станц Эрдэнэтийн станцыг одоо концессийн гэрээгээр одоо өгнө гэсэн энэ ажлыг хэр явагдаж байгаа юм бэ? Тэгэхдээ одоо Улаанбаатарын түгээх сүлжээгийн хувьд л хөвчлөлийн асуудал явагдаж байгаа болохоос бусад нөгөөд Эрдэнэт болгон зүүн бүсийн, баруун бүсийн түгээх сүлжээнүүдийн талаар бол таг чиг байх юм. Тэгэхээр их хурлаар одоо бид нар ингээл асуудал болгоод төрийн өмчийг одоо хөгжлөх дистрат арга хэмжээнүүдийг зах зээлд гаргах энэ асуудлыг л одоо яригадаад байхад энэ нь одоо хаана байдгийг яаман эсвэл одоо үнэхээр энийг хүлээж авахгүй дургүйцээд байдаг юм уу? Эсвэл төрийн өмчийн орооноос энэнийг одоо үнэхээр баримт бичгийн боловсруулахад тийм хугацаа шаардаад байдаг юм уу? Энэ асуудалд нэг төрийн өмчийн ороо нэг тодорхой хариулт өгөхгүй юу? Ер нь бид нар одоо их хурлаас энэ олон чухал шийдвэр тогтоолуудыг гаргадаг тэрний хэрэгжилтийг бол одоо гүйцэтгэх байгууллагууд ялангуяа засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа байгууллагууд маань бол нэг дуйлахын шиг тиймэрхүү байдлаар хэрэгжлээд байгаа юм биш үү? Энэ дээр бас бид нар бас нэг эргэж харж үзэхгүй бол олон одоо том чухал арга хэмжээнүүдийг авдаг. Тэгээ эдгээр нь одоо ер нь хэрэгжих явц нь ерөөсө тодорхой бус хариу мэдээлэл байхгүй гэх мэтийн юмнууд бол одоо харагдаад байгаа маа. Энэ дээр нэг одоо хаана нэг хариуцлага сахилах хариуцлагыг нэг тоосдог болмоор ах юм. Бид нар бол энд сууж цагаа бараад байх тийм усуд биш. Улсын одоо тодорхой хөгжлийн төвшингөл одоо ярьдаг, хурдсах энэ арга хэмжээнд л бид нар одоо хамаг цагаал үрж байгаа шүү дээ. Тэгээ энийг бол одоо гүйцэтгэх байгууллагууд бол хурдан шуурхай авч хэрэгжүүлж хариу мэдээлэл өгдөг л байвал зүгээр байна. Зүгээр энэ юуны хувьд бол энийг одоо энэ тогтоолын эрчим хүчний тогтоолын хувьд бол энийг бол дэмжиж байна. Үнэхээр бол бас энэ жил гаруй хугацаанд мэргэжлийн байгууллагуудаа ярьж хэлэлцэж их хурлын гишүүдийг олон удаа бас урьж семинар одоо презентацийн интерхийстийн үр дүнд бас өнөөдөр нэг алхам гарах шиг байна. Ер нь бол гам бишүүний хэлээд байгаа тэр 560 гаруй тэрбум төгрөгийн тэр жигээр засгийн газар бол бас хөнгөлөх юм боломжгүй юм. Бусад одоо эрчим хүчнээс гадна зам тээвэр бусад олон байгууллагууд яараасаа ингэж яана зүгээр тухайн үед авсан хүүгийн зөрүүл өгье гэсэн ийм санал явж байгаа шүү дээ. Ийм учраас бол энийг бол бас бид нар тэр чигээр нь одоо уг нь бол хөрөнгө оруулалт болоод хөнгөлсөн бол уул байгууллага маань бол бас хэвийн одоо үйл ажиллагаагаа аваад явчих юм бол бүрдэх байсан. Тэгтээ бол бид нар бас бололцооны хэрээр бас их хурлын гишүүд бол энийг авч үзсэн гэж хэлмээр. За, банкны орон санал дүгнэлттэй уг нь холбогдуулж асууж байгаа маа. За, нэгэнт асуусан сугар дарга давчхан хариулчих. Ер нь ойлголоо. Дэгээрээ явд сурья хэвэл. Тэрүүний багны нуурын асуудал хөндөгдсөн. Түгээх сүлжээний хөгжлийн асуудал байгаа. Засгийн газраас наривчилсан төлөвлөгөө 8 сар гарч иж гарсан. Тэгээ энэ төлөвлөгөөр бол энэ жил бэлтгэлийг хангаад хөгжлийн асуудал бол ингээд онгараад эхлэх юм. За 3 дугаар цахилгаан станцыг PPP гэр түншлэлийн гэрээгээр өгөх ийм төлөвлөгөө бас батлагдсан. 3 дугаар станцыг бол онгараад эхэлнэ гэж бас хэлж чадахгүй. Их олон юмны бэлтгэл дутуу байгаа юм байна лээ. Бизнес төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ, энэ асуудлын бэлтгэл хангангууд орно. Улсын хурлаас өгсөн чиглэлээс мартаж сансан заалт нэг байхгүй бүгд нарийн төлөвлөгөөр явж байгаа.